Яасан байцгаана уу? Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд саримс авчруулж шаарсан загсыг хэрхэн хийх аргыг хуваалцуулна. За юуны өмнө бүх загсандаа 3 шиг ийм саримсын. За саримсаа ингэж бэлдээ тавьчихна. За дараа нь яншуу жоон цэвэрлээд угаачаад ингэж нэгэн чигд ингэж ирчээ тавьчихна. За үүний дараа нарийн урт ногоон сонгоно дуудлын хатуу хэсгийг аваад за цагаан хэсгийг ингэж жоон налуу 45 градусаар шижээд за үлдсэн ногоон хэсэг нь бол ингэж нэгэн жигдийн жижиг ширхтээ ирчихнэ. За дараа нь редиск угааж агаад энэ гадна талын мох хэсгийг ингэж хальсыг авчнаа. Яг бүх хальсыг авахгүй жоохон авчин. За чинжүү ингэж шижээд хийчихнэ. За редискээ жоохон баг зэрэг ингэж шижээд брокколиг бас ингэж чигдэрч чинь. За дараа нь бол энэ том урт мөг бол ингэж 1 см квадрат тавьцаа бүгдийг ижлэхэн шижээд бор шийдэх гэдэг мөгөө 4-1-ээр шижиж чинь. За 3 шиг ашигласан байгаа. За тэгээ дараа нь бол өрлөм помидорыг бол дундуур нь хаваагаа явуулнаа. За дараа нь бол ногоон ягаан сонгоно. За энгийн сонгоно байсан ч болно. За нэгэн жигд ингэж биччихнэ. За ногоо цэвэрлж дуусны дараа загсаа цэвэрлж чинь. Загс бол ийм бүтэн загс хэрэгсэн байгаа. За гадна талын ингэж нэг хатуу хэсгүүд байдаг. Жижиг тэднээс бүгдийг ингэж тутгаараа цэвэрлээд авчихна. За энэ дуудлын дээдлийн хэсэгт нь бас маш их үлдчихдэг учраас тэр нь бас анхаараарай. Тэгээд голоос гидснээс нь ингэж жоон төсөлд оруулж агаад за доторх энэ хотоод нь гараад авчна, цэвэрлээд авчна. За дараа нь бол доотлын сүүлнийхэн дээр доор нэдэг энэ залгаа шиг хэсгүүдийн ингээд хаачаар ингээд ажиллачнаа. За тэгээ бүгдийн сүүл нь бол ажиллахгүй. За тэгээд энэ хүзүү хэсэгт нь ийм жоохон ийм улаан ийм мах байгаа. За энэ махыг ингэж улаан махыг ингэж авдаг. За үүнийг нь авахгүй бол жоохон шарсны дараа ингэж жоохон муухай амтагтаад байдаг учраас энийг ингэж таслаад авчна. Жоохон ингэж тасалж авахд хэцүү байдаг учраас за том загс бол ингэж хайчилждаг. Жижиг загс бол ингэж татаа авчна. За тэгээд энэ доторх гидс эднэр бүгдийн сайхан угаагаад энэ хоолойны хэсэг доторх хэсэг гаднах хэсгийн бүгдийг угаагаад маш гоё цэвэрхэн болгоно. За үүний дараа бүгдийг ингэж хөрөө болтон сайтар арчнаа. За тэгээд доор нь ийм kitchen paper доорн дээр нь ингэж тавьж байгаад ингэж татаачвал их зүгээр байдаг. За тэгээд голын энэ бүгд авагдсан. Дотор нь бол маш цэвэрхэн гоё болсон байна. За тэгээд доторхын бас ингэж хөрөө алчуураар ингэж арчаад авчин. За тэгээд энэ жоохон ийм жамцтай бас юм уу эсвэл ийм жоохон уулын давс гэх юм уу. Баг зэрэг ингэ ширхэн том давс дунд нь ингэж хийгээд за яншуу ирцэн яншуугаа хийгээд за 3 шиг саримсаа ингэ хийчихнэ. За тэгээд бүгд нь хичээд за дээрэс нь давс перцээр хоёр талын баг багаар амтлана. Тэгээд бүгдийг эргүүлж аваад нөгөө талд нь ч гэсэн давс перцээ нэгэн жигд ингэ цэцээ авчнаа. За тэгээд сүүлд нь бол гурил цэцчихнэ. За гурилаар ингэж бүрж шарахыг мөниел гэдэг Францын бас арга байдаг. Загсанд бол голцоо ашигладаг. За хоёр талаас нь ингэж гурилаа ингэж цэцсэн байгаа. За дараа нь соус, ногоон соус айн, брокколи, биш бууцаа, яншуу, тэгээд ийм самар, газрын самар. Тэгээд оливын тусаа нэлээд хийгээд за тэгээд давс перц хийсэн. За тэгээд сүүлд нь ингээд эргүүлж явахдаа ингээд ирэхгүй бол баг зэрэг ус хийж аваад эргүүлсэн. За оливын тусан жоохон багтаад ингээд доторх шингэн баг бол ер нь бол ирэхгүй. Тэгээд усаа баг зэрэг нэмж аваад ингээд нэлээд сайтар эргүүлэхгүй бол ингээд зарим хэсэг нь ингээд үлдчихэд байдаг учраас маш сайн эргүүлээ. 5 минут хугацаа эргүүлэх хэрэгтэй. За дараа нь ногоо эднэрээ олж хайраад эхэлнэ. Хайрлан тагван дээрээ цэцгийн тус хийгээд сайтар халааж агаад за сонгоно
ноёцсон байгаа. За сонгоно сайтар хуурж агаад за энэ бас урт сонгоно бас хийсэн. Надлуу ичсэн нөгөө цагаан ногоон урт сонгоны цагаан хэсгийг хийгээд за давс перц баг зэрэг хийгээд за сайтар тэгээд сонгоно шагаалангтай болохоор нь 2 төлөм мөг ийгээд баг зэрэг хуурж агаад давс перц хийгээд хайраад явчихна. Тэгээд цэнтлэн хайрж агаад цэцгийн тосоо хийгээд цагийн таглаад 2-3 минут болгосны дараа сайтар утгаж агаад за дараачийн чинжоо 2 төрөл тэгээд брокколи хийчихнэ. За тэгээд загасны дунд хийсэн том шигтэй давсаа бас ингээд юмдээ бас жоох хийгээд ашиглацсан. Перцээс ингээд за тэгээд битүү тагийн тавьж ингэж хайранга. За сүүлд нь бол энэ помдор болон редиск хийгээд сайтар гоё зүйл гоё болтол нь хуурж агаад тэгээд энэ өөр хайрлын давганд тэгээд халуун чигээр нэгээд хадгалчихна. За дараа нь бол загсаа шарж эхэлнэ. За хайрлын давга баг зэрэг арчаад муухай хэсгийг найрлаж агаад хайрлын давга халаагаад цэцгийн тусаа хийгээд тэгээд загснуудаа бодол бүгдийг ингээд толгойн зүүн тийш нь харуулад ингээд шарчна. Тэгээд цэцгийн тусаа баг зэрэг тал талаас нь нэмгээ нэг ойролцоогоор 3-5 минут шарчнаа. Тэгээд нэг тал нь бол маш гоёс ингээд боор өнгөтэй шаргацсан харагдж байна. За тэгэхээр бүгдийг нөгөө тал руу ингэж эргүүлээ. Тагийн таглаад дахин 3-5 минут шарна. Тэгээд тагийг авч жагаад цэцгийн тус ингээ шаруул илүү их өнгө нь маш гоё шаргал гоё шаргатна. Бас амт нь бас маш гоё уяг болдгоо. Тэгээд нэлээд сайтар харагдаж эхэлж байна. Тэгэхээр нөгөө тийш нь дахиж харуулад тавгалахтай яг энэ толгойн зүүн тийш харуулах зүгээр байдаг. Тэгээд цагаан виноны уксус хийгээд баг зэрэг тагж агаад тэгээд халуун ус жоохон нэмчинэ. Эсвэл цагаан виноны уксус ус хийхийн оронд за энгийн цагаан вино хийвэл бас маш гоё болдог. За тэгээд энэ нь бол ингээд дээрс нь цэцгийн тос хийгээд ингээд нэг соус болноо. Маш гоё соус болчдөг. Тэгээд ерөнхийдөө бол бэлэн болсон учраас бол хоолнодоо тоглоо явчихнаа. Тэгээд тавган дээрээ ногоогоо нэгэн жигд бүх төрлийн ногоо орохоор нэгэн жигд хийгээд за тэгээд загсаа ингээд тавьчихна. За тэгээд дөрөв хийсэн ногоон соосоо жоохон халаагаад дээр нь ингээд тоглоо явчихна. За ерөнхийдөө ингээд сармис авчвал шарсан загас бэлэн боллоо. За амтлаад үзье. За маш гоё хайрсан. За дараа нь бол цагаан виноны уксус хийсэн учраас бас хамт нь үнэхээр гоё. Бас өвөрмөц болж байна. Энгийн мөртлөө бас маш гоё. За ногоонууд ч гэсэн олон төрлийн ногоо ашигласан. Дээрс нь ногоон соус нь бол маш гоё зохицож байна. За та бүхэн бас энэхүү загасны менюг туршаад үзээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа баяр та.